Outlooks. Царам хотелын за яг гэхдээ амт нь хаалтах уу? Бизнесийн удирдлага тэр дундаа менежментийн чиглэлээр ажилтдаг, суралцдаг хүмүүсийн заавал унших ёстой ном гэж байдаг. Тэр чинь бол өдөр бүр Дракстай хамт яг 365 хоногийн өдөр болгоны менежментийн талаарх ойлголтуудыг өгсөн энэ ном байдаг. За харж байгаа өдрийн унших хэсгийн нэрээд байгаа. За тэгэхээр нөгөө ном унших задал суухад бас ном маань тийм болно гэж бодож байна. За ингээд бүгдээрээ өнөөдөр 1 сарын 1-нд биш ч гэсэн эхнээс нь номыг уншаа. Тэгээд тухайн агуулгын хүрээнд яг ямар нийгэмдэр одоо бодит асуудлууд, агуулгууд, тодорхойлолтууд, ойлголтууд байгаа вэ талаар ярилцъя гэж бодож байна. Удирдлагын шударга байдал. Байгууллагын уур амьсгал дээрээсээ бүрддэг. Удирдлагын чин сэтгэл, өөр зүйтэй байдлын баталгаа нь төвөршгөө шударга. Энэ нь ялангуяа удирдлагуудыг хүнтэй холбоотой шийдвэр гаргахад харагдаж байх ёстой. Учир нь тэдний зам төлөв манлайллын үлгэр болж тусад нь даган дуурайдаг. Зам төлөв гэдэг нүд хуурч болохоор зүйл биш. Хамт ажилдаг тэр тусмаа нэг багт ажиллаж байгаа хүмүүс хэдхэн 7 хононд удирдлагыг олоод тэд хүний авьяас чадваргүй байдал, тайхамжгүй зам, өөртөө тэдгүй бүжүүлэг байдлыг сөрүүлж өнгөрөөд шодрох бус зам чанарыг ууж мөн хаан хүнийг сонгосон удирдах хадам шатныг уучлаа. Ялангуяа байгууллагын дээд шатны шалтгаануудын хувьд энэ үүрч.
Байгууллагын уур амьсгал дээрээсээ бүрддэг. Уур амьсгал таатай байгаа бол халамжлал уур амьсгал сайхан байсны үр дүн гэсэн үг. Тэр уур амьсгал муу бод мод оройгоосоо ялцардаг гэхчээр дээрээсээ өнгөрч байна гэж ойлгож болно. Ажилтнуудаа үлгэр жишээ болохоо зам төлөвгүй хүнийг удирдах албан тушаал томилох хэрэггүй. Гүйцэтгэх зүйл нь хэрвээ танд ажлын байрны санал ирвэл түн дөрөв тухайн байгууллагын гүйцэтгэх захирал болон дээждний удирдлагуудын зам төлөвийг судлах. Шударга хүмүүстэй л хамтран ажил. Management, task, responsibilities, practice. За тэгэхээр хамгийн ихний сэдв буюу удирдлагын шударга байдал гэсэн энэ сэдвийг хэдүүлээ уншлаа. За энэ агуулгын хүрээнд хүний нөөцийн салбарт ажиллаж байсан хүний хувьд бас хэд хэдэн зүйлийг ярих ёстой хаа гэж бодож байна. Тэгэхээр энэ дотор бол удирдлагын ур чадварын асуудлууд болон байгууллагын соёлын асуудлуудыг дурдж харуулсан байна. За байгууллагын соёлын асуудлууд ер нь соёл хаанаас бий болдсон бэ гэдэг асуудал дээр маш олон хүмүүс өөр өөрийн мэдлэг ойлголтоороо тайлбар тодорхойлтуудыг одоо хийж явсан байгаа. За тэгэхээр байгууллагын соёлын байгууллагын хэмжээнээс мэдээж хамаарна. Гэхдээ ихэнхдээ байгууллагын соёл удирдлагаас хамааралтай байдлаар шууд өөрчлөгддөг. За удирдлагын ажиллах арга барил, удирдлагын ажилтнуудтайгаа бий болгож байгаа тогтоож байгаа тэр харилцаа, хандлагын асуудлууд байгууллагын соёлыг бий болгох, соёлд маш өндөр түлхэлцтэй нөлөөллийг үзүүлж байдаг. Тийм учраас байгууллагын удирдлагууд байгууллагынхаа соёлын асуудлуудыг шийдвэрлэх бол эхлээд өөрсдийнхөө харилцаа хандлага, соёлын асуудлууд дээр нэг дүгнэлт хийж үзэх ёстой байдаг гэсэн үг. За үүний дараагаар бид бүхэн байгууллагууд дээр ямар хүнийг байгууллагын удирдах түвшинд албан тушаалд авах, томилох, дэвшүүлэх гэдэг асуудал яригдана. За энэ асуудлыг ярихад нийт ажилтнуудын удирдах түвшинд аваачих хэмжээнд авах хүртэл нийт ажилтнуудыг хоёр түвшинд тоон авч үзнэ. Нэгдүгээрх нь өндөр ур чадвартай эксперт ажилтнууд, нөгөөх нь зөв ажилтнууд. За тэгэхээр бид хүн зөв удирдах албан тушаалд аваачих уу? Эсвэл өндөр ур чадвартай эксперт хүнийг удирдах албан тушаалд аваачих уу гэдгээ сонгоно гэсэн үг. Ихэнх тохиолдолд эксперт хүнийг удирдах албан тушаалд аваачих нь тийм таах сонгийг байдаггүй. Тийм учраас альбуулах зөв хүнийг мэдээж ур чадвар өгөөж хийж байгаа юм биш. Их ур чадвартай зөв хүнийг олж авах хэрэгтэй. За эксперт гэж ямар тодорхойлолтоор ойлгож хэлж байна вэ гэхлээр тэр хүн багаар ажиллах гэхээсээ илүүтэйгээр ихэвчлэн ганцаараа ажиллахдаа өндөр үр хэмжээтэй байдаг. Ганцаараа өндөр гүйцэтгэлийг гаргадаг. Ганцаараа байхдаа өөрийн ур чадвар нь бүрэн илэрч гарч ирж чаддаг. Тийм хүнийг бид хүн эксперт хүн гэж ойлгоно. Тэгэхээр тэр хүн багийн ажиллагаанд орж чадахгүй бол мэдээж ойлгомжтой багийг удирдах чадахгүй, багийн соёлыг бий болгож чадахгүй. Ийм асуудлууд үүснэ. За тэгэхээр байгууллага дотор байгаа ихэнх асуудлуудын хүний нөөцтэй холбоотой бараг 100-аас 90% асуудлын шийдвэрлэлтийг байгууллагын удирдлага өөрийн идэвх санаачлаг оролцоо манлайллынхаа дагуу шийдвэрлэх боломжтой байдаг. Тийм учраас байгууллагын удирдлагууд тэр дундаа шин залуу байгууллагын удирдлагууд, удирдах түвшний ажилтнууд та бүхэнд өөрсдийнхөө хүний нөөцийн өвөрг оролцоог хэр нэмэгдүүлж, хэр оролцоотой байж чадаж байгаа вэ гэдэг дээрээ дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна. За одоо ингээд бүгдээрээ хоол маань жоохон түлхэгдээд болчих шиг боллоо. За тэгээ хоол идэ. Nice. За мөнгө шаардж чадсан байна. Тэрний удаач гэсэн. Юу юм жоохон бодлого юм мат хүлчлээ. За дүрс хэрэг. Уг нь гоё бүргэр хийж идэх гэсэн бодолтой. За Японы Q-Pie манус тэр өндөгний шараар идэг. Учираас амт нь маш гоё болдог. За тэгээд мэдээж шин шарсан маха тавь. За дээрэс нь мэдээж сонгоно. За шарсан сонгонд бол их дуртай учраас шүлс гоож иж бай шүү.
sausage, ketchup. Okay, and lastly, pickle. Тийм ба учраас их ахтар юу яахгүйгээр за өнөөдөр хийсэн бургер гэхүү сэндвич гэхүү замартаж бургер нэмэхтэй авчирхтай сэндвичэн бургер. За тэгээд сэндвичэн бургер гэж ойлгоод явчихъя. Cheers. Nice. Харин даваа төлөөгүй бол уг нь өндөртэй байхаас нь тааш муухай төлөөдчихлээ. Нэг юм мартаадсан нөгөө бургер юм уу сэндвич гэхээр нөгөө дундуур нь хоогаад ингээд харуулдаг тэрийгэ мартсан байна. Дараагийн хоолныхаа бичлэгдвэр арай илүү туршлагатай хийх байхаа гэж бодож байна. So good. Hey little buddy, what are you doing here? Come on. No? Okay. Амар гадаа хүдэн байгаа болохоор айгу удаан хөдөлгөөнтэй шоргоолцсон. Гараад ирсэн тавцсан дээр явж байна. Энэ нөхрийг хардаа. Okay, where he's going? I think he's follow. Миний өглөөний цааны вивиг хармарна. Тэгээд харуулъя. Вау. Гайхамшигтай. Okay. Nice. Что? Повезло. Уг нь хоёр бүргэр болох хэрэгтэй байсан. Тэгээд нэг бүргэр нэм ахан жоохон барьцалтаагүй салаад унчлаа. Тэгтээ яг гоо саасан ч гэсэн амт нь хашаа олдох. Яа. Одоо байгаагаа халаагаад сэндвич болгоод энэ удаан жинхнээсээ дундуур нь зүсья. За, хариулын тавган дээрээ тавьцгаая. За, тэгээд мэдээж Японы кипай манэс амтол гайхамшигтай. Мэдээж Месси жоохон тарж бутарсан ч гэсэн
баха. Тавьчихъя. Үүсэлчлэн амт нь хаалтгүй. Яа тэгээд араас нь мэдээж шарсан сонгом болон ганц нэг болторсон махны өдөглүүдээр аваад тавьчихвал бас гоё байхаа. Яах гэж юм. Хурж юм. Хүй хурж юм. Энэ аимшигтай. Oh my. Энэ наашин айнууд ястаа муухай болчихлоо. Би бол гэртээ бол ийм муухай шаардгүй. Come on. No. Тийм битээ чараа. Энэ бол яг оны бүтлгүүцсэн учраас би энийг ихээр шиг. Тэгээд мэдээж ойлгомжтой. Энэ бүрийн нэрээ хэлхээс марлаа. Тико. Гараараа авах үргэлж гоё байдаг. Гэхдээ мэдээж олуулаа идэж байгаа л юу гэж гараараа авах вэ? Тийм учраас ойлгоорой. Өөртөө зориулж байгаа учраас гараараа хийж байгаа шүү. Олон нийтийн газар инкийг хориглоно. За одоо нөгөө бүтлгүүцсэн өндгөө яаж хийж байгаа сэндвичэн дээр тавьчихсан. Ай хари. За тач. Хамгийн гоё хэсэг шүү дээ. Өндөрний хамгийн гоё хэсэг шүү дээ. За одоо плетгээ унтраахгүй бол за одоо last touch кетчуп тавиад ихтүүлж болохгүй мэдээж юм баланстай байх тусмаа их гоё учраас ихтүүлэхгүй. За ингээд хаачи түрүүн бүх чизээ ашиглаж учраас одоо үнэхээр чиз алга. За тэгээ одоо жинхнээсээ дундуур нь зүсэе. Зя. Дундуур нь зүснэ гэсэн чинь би доош нь харуулаад тавьчихсан. Хөөрхий дөө. За өнгөрсөн. Зүснэ. Гоё зүсэж чадах. Hello, buddy. Are you good? Yeah, you're good. Yes. Okay, it's acting a little weird. Okay. За тэгэхээр түрүү ярьжсэн дундуур нь зүсч чадаагүй гэж хэлсэн. Одоо бол дундуур нь зүслээ. How it looks. Царай мотелэн за яг гэхдээ амт нь хаалтах уу? За окей. Тэгэхээр энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа баяр таа.